Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Өнөөдөр их ярианы хичээл орно. Энэ хичээлээр үйл явдал харуулсан зургийн агуулгыг ойлгож тайлбарлан ярина. Хичээлийн зорилго нь зургийн үйл явдлыг ойлгож ярих, бусдын яриаг анхааралтай сонсох. Хүүхдүүдээ энэ зургийг ажиглаарай. Хүүхдүүд замын хөдөлгөөнд оролцож байна. Зам дээр тоглож байна. Юу буруу юу? Буруу. Зам хөндлөн гарахдаа заавал гарцаар гарна. Зураг дээр өөр юу байна хүүхдүүдээ? Та нар нэрлээрэй. Одоо харин энэ зургийг ажиглая. Хүүхдүүд хичээл хийж байна. Бас ном үзэж, уншиж байна. Харин энэ хоёр найз маань зураг зурж байна. Хүүхдүүд та нар ч гэсэн зураг зурах дуртай шүү дээ. Бид нар өглөө цэцэрлэгтээ ирээд дасгал хийдэг. Хүүхдүүд дасгал хийж байна. Өдөр бүр дасгал хөдөлгөөн хийх нь эрүүл мэндэд ач тустай шүү хүүхдүүдээ. Хүүхдүүд хоолоо идэж байна. Амин дэмтэй хоол идснээр бид эрүүл өсөж том болно. Тиймээс хоолоо сайн идээрэй хүүхдүүдээ. Хүүхдүүд зурагт үзэж байна. Гэр бүлээрээ зурагт үзэх сайхан. Гэхдээ тодорхой цагт үзэх хэрэгтэй. Зурагт удаан үзэх нь хүний биед зүрх нөлөөтэй. Гадаа тоглоомын талбайд хүүхдүүд тоглож байна. Талбай дээр ямар тоглоом байгааг ээж аавдаа нэрлэж өгөөрэй. Жишээ нь улсуур, тавлуур гэх мэт. Эдгээр найзууд маань хөгжим тоглож байна. Тэд авьяаслаг хүүхдүүд байна шүү. Бид эрүүл байхын тулд дасгал хөдөлгөөн хийдэг. Дугуй унах, аяллаар явах нь эрүүл мэндэд тустай. Хүүхдүүдээ багшийнхаа тавьсан хичээл бүрийг үзээд өөрсдийн зураг болон бичлэгийг найзуудтай өргөхөөрөө дамжуулан илгээгээрэй. Хүүхдүүдээ аав ээж болон гэр бүлийнхэнтэйгээ үйл явдал харуулсан зураг харж харилцан ярилцаарай. Хичээлдээ идэвхтэй оролцсон хүүхдүүдтэй баярлалаа.